Нийслэлийн хэмжээнд хот тогтчлтын ажил өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал олон ажлууд хийгдэж хотын өнгө төрөх улам сайжирч байгаа. Гэвч иргэдийн дунд байдаг бохимдлын нэг бол хог хаягдал байдаг. Зарим нэг ухамсаргүй хүмүүсийн үйлдэлээс болж хотын гудамжаар элдв төрлийн хог хаягдлууд ил задгаа байдгаас өвчний их усрууд бий болдог. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн хог хаягдлын хувьд аюултай хог хаягдалд ордог байна. Иргэдийн хувьд эмнэлгийн хог хаягдлыг хаан тээвэрлэж ямар замаар дамжин устгадаг талаар гол төлөв сөрөг ойлголттой байдаг учраас холбогдох мэргэжилтээс зарим зүйлийг тодрууллаа. Эмнэлгийн хог хаягдлын хувьд ярих юм бол хог хаягдлын тухай хуулиар бол заасан байдаг. Тэгэхээр аюултай хог хаягдлын ангилт бол эмнэлгийн хог хаягдал маань орж байна. Тэгэхээр эмнэлгийн хог хаягдлын үйлчлэгийг Улаанбаатар хотод 2009 оноос эхлээд бол элемент компани бол гүйцэтгэж ажиллаж байна. Хотын нийт хувийн болон улсын бүх эмнэлгүүдийн хог хаягдлыг төвлөрсөн байдлаар цуглуулад Нарангийн ингэрийн төвлөрсөн хогийн цэгийн хажууд эмнэлгийн хог хаягдал устгах тодорхой байгууламжид автоклаваар ариутгаад шаардлагатай хог хаягдлыг шатаах ариутгаад халдваргүй болсон хог хаягдлыг хөрсөнд дарж болох гэсэн ийм устгалын дагуу устгаж ажиллаж байна. Эмнэлгүүдийн хувьд өмнө стандартын бус зууханд хог хаягдлаа шатаадаг байсан. Тэгвэл 2009 оноос эхлэн улсын болон хувийн мөн өрхийн эмнэлгүүд элемент компанитай тодорхой гэрээхийн хог хаягдлаа зориултын ууц цааванд хийж мэргэжлийн байгууллагад тээвэрлэн устгуулдаг болсон байна. Антамын хог хаягдал бинт хөвөн зэргийг шаардлагатайг нь шатааж харин зүү тариур зэргийг ариутган хөрсөнд болдог бөгөөд хүний эрүүл мэнд болон тухайн хөрсөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.